кальци байгаа. За кальцийн ясвалан шүдний гол бүтэц бөгөөд булчингийн агшилтын механизмыг зохицуулдаг, мөн мэдрэлийн дамжуулалтанд оролцож байдаг. Сүс өн бүтээгдэхүүн хамгийн их хэмжээгээр агуулгаддаг. За ер нь дунд зэргийн идэвхтэй дасгал хөдөлгөөн нь бол ясны эдийн бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг бол нөгөө ачааллын эрчим ихсэх, анаэроб дасгал хийх, биеийн жим бага бах, за сарын тэмдэг ирэхгүй байх зэргийн үед бол кальцийн нийлэгжилт алдагдсанаар яс хэрэгжилт үүсэх магадaltaй. За тийм учраас өсвөр насныхан залуучууд спортоор идэвхтэй хичээлдэг бол 2.1-ээс 2.8 г хүртэл нэмэлтээр авах шаардлагатай. Өөх тос их хэмжээгээр агуулсан хүнсний хэрэглээ нь кальцийн шимэгдэлтийг бууруулж идэг. За магний зүрх судасны систем, мэдрэл, булчин, дархлаа, дотоод хүрлийн системийн үйл ажиллагааг зохицуулдаг. Насан турсан хүний хоногийн магний хэрэгцээ бол 400 мг байдаг. За магний авах гол их үүсвэр нь бол талах, үр тариа. За бүх АТП буюу энерги үүсгэгч нь бид дангаараа оршдоггүй магний АТП хэлбэрээр идэвхтэй байдаг учраас магний дутагдах юм бол энергийн үйлдвэрлэлүүд дааширч ядралт нэмэгдэж булчингийн нөхөн сэргэлт мууддаг. За тэгээ мөн булчин таталт бол нойргууд л үүсгдэг. Бие махбодод магний кальци дутагдах юм бол эхлээд 1-2 сар магнийг нөхөд дараа нь магний кальци авсарсан бэлтгэл хэрэглэхийг зөвлөдөг. За төмөр нь гемоглобин, миоглобин, цитохромын ферментүүдийн бүтцийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд төмөр дутагдвал эдгээр уургууд өөрөө үүсэх боломжгүй учраас хүчил төрөгчийн зөөвөрлөлт буурч булчингийн аэроб ажиллах чадвар муудна. Мөн АТП буюу энерги үйлдвэрлэлт буурдаг. Ингэснээрээ спортын гүйцэтгэл огцон мундаг. За эрэгтэйчүүдийн хувьд 10 мг, эмэгтэйчүүдийн хувьд 18 мг төмөр бол өдөрт шаардлагатай. За тэгээд малын гаралтай бүтээгдэхүүнд илүү түгээмэл байдаг. Тэсвэр шаардсан спортын эмэгтэй тамирчид төмрийн дутагдалд орох нь ер нь илбэг байдаг. За төмрийн бэлтгэлийг антиоксидант буюу витамин С-тэй авсарч хэрэглүүл илүү үр дүнтэй. За цайрын хоногийн хэрэгцээ нь 10-аас 15 мг. За цайр дутагдсанараа эсийн дархлааны үйл ажиллагаа бууруулж өөрөөр хэлбэл халдварт болон амьсгалын замын өвчнүүдийн давтамж нэмэгддэг. Мөн шарх идэх явц удааширч спортын гэмтлээс эдгэрэх хугацаа уртсдаг. Буудлага, биатлон, теннис гэх мэт тулгуур спортуудад цайр хороом, эсвэл цайр витамин А-гийн хослол хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Яагаад тэгэхээр витамин А нүдний торлогт ретинол холбогч уургийн нийлэгжилтийг зохицуулдаг бөгөөд ретинол холбогч уург нь цайраас хамааралтай байдаг учраас үр дүнтэй. За зис нь бие махбодод төмрийн солилцоонд оролцдог. Буюу циррулоплазмын гепатин гэдэг ферментүүдийн үндсэн бүрэлдэхүүн бөгөөд эдгээр фермент нь болохоор төмрийн 2 валентийн 3 валент болгыг сэлдүүлээд трансферын толбогдсон цусаар зөөгдөх боломжийг олгодог. Ингэснээр цис дутагдах юм бол төмөр гидснээс цус руу зөөвөрлөгдөж чадахгүй болдог. За физик ачааллын үед энэ цэсийн биологийн гол үүрэг нь болохоор холбогч эдийн хамгийн чухал ургууд болох коллаген болон эластинийг нийлэгжүүлэхэд оролцож байдаг. За өдөр тутмын хэрэгцээ бол биеийн жингийн 1 кг тутамд 40 микрограмм байхаар тооцдог. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа.